Өө ягаад цэгцлэх шаардлагатай болоогүй хүн болгон удам угаасаа тийм байх ёстой гэсэн энэ Монголын одоо энэ тэнгэр дээдэс лус савдаг энэ бүгэн бүх юм эзэнтэй, бүх юм сүнстэй. Бүгд аргадвал харж өшөөл хоролдог гэдгийг одоо ерөөсөө ингэж нүүдэлчин төмөн учраас бид нар ойлгож одон зуун жил амьдэрсэн. Тэгээ одоо манжийн юуны дараа Монгол улс маань өөрийн эрхчлөө оллоо. 70 гаруй жил одоо социалист нийгмээр явж бид нэр социализмын юунд одоо боловсрлоллоо бид нар. Тэгээ одоо 90 он гарч ардчил болж өөр улсын маань өөр хөгжлийн шатанд энд гарсан үед одоо бөөгийн маань их тэнгэр мөнх тэнгэрийн маань үзэлч гисэн одоо бас энэ шатанд орж хөгжиж ирлээ. Тэр нь их ололттой боловч ёс жаншил мэдхгүй. Одоо дээр үеийнхээ яг тэр сайхан юм аваад явж исэн улс маань хорвоогийн мөнх бус төрийн нутагны дунд алга болох нь алга болоод ингээд нуугдмал айж ичиж харанхуй шүн нэг юм ярьж онгод тэнгэртэйг ярьж байсан энэ улсын юм одоо сүүлийн 20 гаруй жил хөгжөхдөө бас би өөрөө миний хувийн бодож боддtiin албаарч энэ улсыг зөв хөгжүүлэхгүй талд яг оюун ухааны талбар болсон энэ тэнгэр шүтлгээ маань хүмүүс буруугаар ашиглаж мөнгө олох хэрэгсэл болж Монгол хүнийг доромжлох хэрэгсэл болж нутаг шороог маань доромжлох хэрэгсэл болгож байгаа юм уу та гэж энэ миний өөрийн бодол шүү гэж боддог. Тэгээд хамгийн гол нь одоо нөгөө бидний даалд байсан. Одоо тэр даалд ерөөсөө үе удмаараа дамжаад ингээд бичигдээгүй байсан тэр их ёс жаншил тэр юмыг бүр бичиг болгоод хуйлчлаад одоо энэ буруу зөрүү болцсон буруу урсгалаар хөгжиж одоо цаашдаач буруу урсгалаар явах гэж байгаа энийгээ бид нар Монгол хүн тэнгэр шүтлэгтэй лус эвгээлтэй дунд нь бидний харсан тэнгэр хүн болгонд байгаа. Ийм ус одоо зас залж одоо хүн өөрийг айл өрхөөс улсаас одоо орчлонд тогтож хоцрох Монгол улсын төлөө одоо Монгол хүний хийх ёстой юм гэж бодож одоо бид нар баг хуралдаагаараа одоо чичээрээ эхэлж хэлцээд баг хуралдаагаараа хэлцээд энэ дээр одон хүү зайран Бат сайхан гэж зайран энэ хоёр хүн голчлон энийг зөвлөгөө авч олон удаа хуралдаж ээж энэ бичиг баримтыг гаргасан. Тэгээ энэ бол одоо урсгалны юм өөр болцсон явж байгаа энэ үед бол Монгол хүн болгоны одоо санах ёстой. Энд юу шинэ юм болоог зан жаншлаа ямар юм цээрлэх ёстой юм, ямар юм хөгжүүлэх ёстой юм. Ингэсний үндсэн дээр одоо тэр дээд тэнгэр өөрийн харсан тэнгэрээ яаж харуулж явах ёстой юм гэсэн энэ Монгол хүний л бид нар л хийхээс өөр хүн хийхгүй. Ийм юм дээр тулж ирээд одоо энийг боловсруулсан энэ хамт олондоо энийг мөрдүүлэх гээд одоо бид нартай хамталж ажиллаж байгаа энэ телевизийн хамт олонд их баярлж байна. Тийм учраас энэ буруу урсгалаар хөгжсөн учраас энийг бичиг баримттай болгож эрэг дэнж улаачинж одоо бас улаач хүмүүс зөмөрөө мэдж байгаа улаач биш бол мэдэхгүй байгаа. Бидний тэнгэр дээдэс ч гэсэн бас янз бүрийн байдалтай байгаа. Тэгээ энэ болгоныг л ил далдгүй л одоо засч Монгол хүн гэж юм байсан юм. Монгол орн гэж байх уугүй юу? Монгол нутаг шороо газрын зурган дээр Монгол их том нутагтай боловч одоо би энэ 2 жилийн шахмын хугацаанд энэ бөөгийнхээ Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ажиллаар их хөдөө явж байна. Тэгээд ёстой нойргүй хондог шүн их. Яагаад нутаг орн ингэж газрын зурган дээр ийм том байгаа хэрнээ одоо 4-5хан аймгийн хэмжээнд л байна үү дээ. Одоо тэр ийшээ тийшээ өгсөн 60-70 жилээр өгсөн тэр юмнуудыг цөмийг хасаад Монгол улсын зургийг гаргах юм бол бид нэр ямар нутагтай байгаад ямар нутагтай болцоод ямар амьсгал уураар амьдрал Монгол хүн хэн болж байна вэ гэдгийг л одоо тарих толгойн дотроос уудалд гаргаж мөнгө тэнгэр шүтэн лус ихтэй харсан заяа та Монгол хүн гэж одоо нэг сэхэг сэргэх тэр даяарчил цагаачил тэр болгон дэлхийд дараа явж байсан ч гэсэн хаанч байсан
Монгол байх ёстой гэж би өөрөө боддог. Тийм учраас энэ ёс зүйгээ бол би их дээдэлдэг. Энд бол энэ олон хүний, олон сайхан улаач нарын сэтгэл санаа орж тэр уг удамд нь мөрдөж ирсэн тэр их ёс жаншил орсон учраас энийг бас алдаатай оноотой юм байлгүй яах вэ? Гэхдээ энийг бол ер нь монгол хүн болгон мэдж мөрдөх ёстой. Ялангуяа улаач болъё гэдэг улс бол тун их судалж иж энэ улаач болох замд орох уу яах вэ гэдгээ бас шийдэхэд гол тулгуур бичиг баримт гэж байна. За сайн байцгаана уу бид бүхнийг өнөөдөр энэ нэвтрүүлэгт үрж оролцуулж хүндэтгэж байгаа үндэстэн телевизийн хамт олонд ажлын амжилтыг хүсье ярих байна. За бөө шүтлэг бол хүн төрлөختний байгаль цагуур, од сар ан амтны энэ далд ертөнцтэй нэвтрэх гэсэн үзэл бодол энэ анх хүн төрлөختний үүсэнтэй цуг хамт үүссэн шүтлэг одоо мөргөл юм байгаамаа. Энэ мөргөлийг энэ бөө шүтлгийг бол мөнгө тэнгэрийн үзэл бодлыг хөгжүүлсэн Монголын арт түмэн Монгол одоо арт түмэн Монгол зүүн омлын өдөг хүртэл авчирсан явдал бол Монгол хүний зам бэлэг тэр нь одоо мөнгө шүтэлцээ өдөг хүртэл авчирсан энэ гайхамшигтай энэ үүргийг хүлээх үүрэг бидэнд Монгол түмэн одоо цаг үед амьдарч байгаа бид Монголд оногцсонд бидний оноолт юм болоо гэж би боддгоо. Тэгээ Монгол байвал нийгэм болон шашин үзэл сурталын хатуу шүрэн зам мөрийг одоо туулж ирсэн юм гашуун туршлага байдаг. За Брэдийн алдартай харийн байр судлаач Дорж Ванзеров 1930-ад эд одоо бөө лам одоо хуургуудыг эд хэмнэгдүүлтийн үед Монгол бөөг устгахад дахиад 100 жил хэрэгтэй. Энэ 100 жил хэрэгтэй боловч Монголын хатуу байгаль зон олон тэр хатуу шүрэн уур амьсгал Монгол бөөг авч үлднэ гэсэн агуу гайхамшигтай үг байдаг. Энийг одоо Монгол хүн болон санахт бол өлөөтөхгүй. Тэгээ Монгол бөөгийн цаашдын хөгжлийг авчуух энэ үүрэг одоогийн амьдарч байгаа ганцхан бөө удган зайрангууд биш. Энэ Монгол зон олон одоо тулгарч байгаа юм. Яагаад тулгарч байна гэвэл Монгол орны минь эдийн засаг, газар нутгийн тусгаарт ногтнол, зан жаншил, удам угсаа минь дэлхийн даяарчлагт одоо даяарчлалын салхинд одоо хийсэж байгаад одоо бид нар харамсаж явдаг. Тийм учраас энийг хөгжүүлэхийн тулд энийг цааш авч явахын тулд Монгол түн зон олон болно. Энэ одоо Монгол хүний оюун санааны их сэргэн мандал тэмээд энэ зайлшгүй авч явах үүрэг одоо бидэнд хариуцлагатайгаар оногч байгааг бид нар гүнээ ухамсарлан ойлгодог. Энийг цааш авч явахын тулд яах вэ гэвэл хүн болох байгаасаа хөлөг болох унаасаа гэдэг хүн бие засаад гэрээ засаад төрөө зас гэж манай Монгол агуу дээдсэн үг байдаг. Тэр хүн бие засна гэж ямар одоо утгаа уул горшно гэхээр тэр хүн одоо Монгол хүн болгон Монгол хүний цуснд байгаа тэр удам угсаанаа ёс жаншил, угсаатны зөв өөрийгөө боловсруулах хэрэгтэй юм байна. Бие зас гэдэг бол удган зайран болж байгаа отго өмгөөс тэр удмын сахивсыг авч байгаа удган зайрангууд бол тэр отго өмгийн хэдчнээ хүн байна. 100 хүн байна уу, 50 хүн байна уу? Тэр хүмүүсийн бүх одоо зан үйл, угсаатны зөв, эх орноо хайрлах үзэл, байгаль дэлхийг сэргээх энэ Монгол зан үйлийг тэр хүмүүст ухамсарлан ойлгуулж хойноосоо дагуулн үлгэлэн дүүрэлэх ийм үүрэг оноолт таарч байгаа маа. Ингээд нэг удган зайран гэхэд манай төрд Монгол улсад ямар их хувь нэмэртэй, ямар их үйл бүтэехийг одоо энэ байдлаас харж үзэхэд ойлгомжтой. Монгол даяар кичнээн отог омог, кичнээн удам угсаа байна. Төдий чинээ отог омог бүгдээрээ тийм сайхан болох юм бол Монгол төр маань тийм одоо амархан одоо ажиллах төхөмтэй тийм отог омыг хүлээж авсан төр маань цаашдаа бол тэр Монгол улсыг Монголын удам угсаа газар шороор бүрэн бүтэн байдлыг авч явахд бол одоо тус нэмэлттэй болох юм. Тийм учраас хүмүүсийн одоо зарим ойлголт байдаг л да. Одоо бөө гэхээр одоо сүнстэй харьцанч гэдэг юм уу? Энэ манай бөөнөр буруу үйлдэл гэж бусад засны яг нөлөөлөл байдаг л. Бид нэр бол монголчууд бол 13 дугаар зуунаас эхэлнэ. Их эзэн хааны мань одоо бодлого бол бүх шашинтай зэрэгцэн оршиж, бүх шашныг хүндэтгэж, тэр бүх шашны сайн сайхан үйлийг монголчуудын ирээдүйн сайн сайхан үйл энэ эх орн арт түмнэ нэгдсэн улсыг байгуулахад бол одоо зориулж ясан юм аа. Тийм учраас энэ их хүчийг бол монголчууд авч явах энэ цаашдын их том зорилго бидний өмнө тулгарч байгаа. Энэ тулгарч байгаа цаг үеэс үүдэж энэ монголчуудын бүхэд эрхийн энэ бөөгийн ёс жаншил, бөөгийн зан үйлийг номондор буулгаж ингэж баг орчин үеинд хүмүүсээр судралан бүтээсэн арт түмэн баг байхгүй. Бид нэр одоо цаг үе нийгэм тулгарч байгаа учраас Монгол бөөгийн уламжилж байдаг
бүх язгуурын уламжилдаг сайн сайхан зүйлийг шүүрдэн авч энэ орчин үеийн цаг үед зохицуулан удган зайран болж байгаа энэ Монгол мөнгө тэнгэр үзэлтэй монголчууд зөрүүлэн Монголын ёс зүйг одоо ёс зүйг бол боловсруулан гаргасан. Энэ ёс зүйг зөвхөн Монгол богино нэгдсэн эвлийн хитгэн удган зайран бол сууж байгаа боловсруулсан юм биш. Бид нар асар олон судлаачид асар олон одоо энэ тэнгэр үзэлтэй монголчуудынхаа санал бүх одоо язгуурын одоо богино бүх одоо ёс заншлаа шүүрдэн байж энэ цаг үед одоо тохирч байгаа бүх зүйлийг энэ цаг орчин үед нийцүүлэн одоо ингээд хийж одоо танилцуулж байна. Энийг бол алдаатай оноотой зүйл байгаа. Энийг бол одоо миний арт түмэн болон миний одоо удган зайрангууд минь гэгэн оюунда тунгаан бодож энэ талаар одоо гажуудал дутагдлаа нэг нөгөө саналаан хэлж бидэртээ одоо харилцан ажиллахыг одоо хүсэж байна.